За 2026 он гарлаа. Шинэ ондоо та зорилго тавьсан байж таараа. За тэр дунд чинь санхүүгийн болон хувийн санхүүгийн ямар нэгэн зорилго амлалтууд байхгүй байгаа юм биш үү? За тэгвэл өнөөдрийн дугаараар та бүхэнтэйгээ би бусад хүмүүсээс нэг алхмаар илүү урд алхах 26 оны 1 сард багтааж хийж болох 5 зүйлийн тухай ярилцъя гэж бодлоо. Let's talk about money. За жилийн эцээр 12 сар төхөөд ирэхээр байгууллагууд одоо шинэ жилээ хийж эхэлдэг. Шинэ жилээ хийж шилгээ тодруулдаг байгаа. За тэр дунд юун дээр алдсан байна? Юу сайн хийсэн байна? За тэгвэл яг энэ шиг хувь хүмүүс бид нар бас жилийнхаа эцээр одоо санхүүгээ дүгнэж анализ хийж хэр орлого олсон байна? Хэдийн ярийн зарлага гаргасан байна? Юун дээр зарлага гаргасан байна? Яагаад ийм зарлага гаргасан байна? Гэдэг ийм анализ хийх хэрэгтэй. За одоо цаг үед бол хүн болгон банкны апптай болсон, хүн болгон орлого зарлага хуулга гаргаж ирээд иймэрхүү одоо анализ, иймэрхүү дүн шинжилгээ хийх боломжтой болцсон. Тэгээд нэг өсөндөө бид нэр санхүүтэйгээ өөртөөгөө үнэтэйгээ нүүр тулж яана гэсэн үг. За санхүүтэйгээ нүүр тулж яана, ер нь өөртөөгөө нүүр тулж яана гэдэг нь шинэ ондоо ер нь санхүүгийнхаа амжилтыг ер нь дүгнээд юун дээр алдсан байна, юун дээр алдаагүй байна, юуг сайн хийсэн байна, юуг муу хийсэн байна, ямар зарлага гарсан байна, ямар орлого гаргасан байна гэд ер нь хувийн санхүүгээ ресет хийж гэнэ гэсэн үг. Тэ бүгдийн шинээр эхэлж байна гэсэн үг. 2026 онд. За юмыг анх эхлээд хийхэд ер нь хэцүү байдаг. За тэгээд үнэтэйгээ нүүр тулна. Ер нь санхүүгээ ингээд ресет хийх гэдэг нь мэдээж амархан биш. Тийм учраас хамгийн гол нь эхлэх нь чухал байдаг. Тэгээд ямар нэг юмнаас эхлэх хэрэгтэй. Ер нь иймэрхүү санхүүгийн анализ, санхүүгийн энэ дүн шинжилгээ ер нь сар болгон бас хийж болдог байгаа шүү. За 26 оны 1 сарда багтааж хийж болох хоёр дахь зүйл нь болохоор үр зээлийн анализ. Хувийн санхүүдэд анализ хийсэн шиг яг адилхан үр зээлэндээ дүн шинжилгээ хийж анализ хийх хэрэгтэй. За ер нь бид нэр мөнгөтэй болъё, жоохон мөнгө ажилуулъя, мөнгөө хурааж суръя, ер нь мөнгөний жоохон зөв хандлагатай болъё гэвэл хамгийн эхлээд үр зээл хийхээ болох хэрэгтэй байдаг. За ер нь ямар зээл авав, хэдийн үеүдээ хаанаас явуун зээл авч уу, яагаад энэ зээлийг авав, ер нь энэ зээлийг авахгүй байж болох уу, 26 онд ер нь энэ зээлийг авахгүй байснаа миний амьдралд ер нь ямар өөрчлөлт гарах уу, тэ? Ер нь гарч болох хамгийн муу үр дагавар юу байх вэ гэх мэт асуултуудыг өөрөөсөө асуух хэрэгтэй. За тэгээд энэ мэтлэн үр зээлтэйгээ хийсэн үр зээлтэйгээ тэ ер нь нүүр тулнаа гэсэн үг. Тэгээд мэдээж амархан биш. За хүмүүс бид нэр дургу зүйлээ ингээд нуучдаг, дургу зүйлээ ингээд мартчихдаг. Тэгээд ер нь хэмчлэн мөнгөний асуудал, ер нь үр зээлийн асуудлыг ер нь их ярих дургу, ер нь их авч үзэх, ер нь тэрнтэйгээ тулах дургу байдаг. За ер нь тэгээд тоохгүй байлаа гэд үр ширгүү болчихгүй учраас тэ ер нь тоохгүй байлаа гэд гигүнд мөнгөний асуудалгүй болчихгүй учраас ер нь тэр үнэтэйгээ тулах шаардлагатай. За энэ 20 дуурах зүйл нь. За 2026 оны 1 сарда багтааж хийж болох 3 дахь зүйл нь болонгууд зээлийн аппликейшн болон зээлийн харилцаагаа цуцлах. За үр зээлийн үнэтэйгээ тусны дараа авсан үр зээлээ бүгдийн сайхан ирэмблээд гаргаад ирнэ. Хаанаас хэдэн үеийн хүүтэй, хэдийн хугацаатай, хизээ дуусах үр авсан, яах гэж авсан гэдгийг бүгдийн сайхан нэг бичээд тэгээд жагсааж гаргаж ирэнгүүтээ дараа тэр үр зээлээ төлөх төлөлгөө гаргана. За жишээ нь за би 10 сарын зээл авсан байлаа гэж бодъё те. Сарын 19% үедээ 2 жилийн хугацаанд авсан байлаа гэж бодъё. За тэнгууд энэ 10 саяын зээлийг 2 жилд төлж дуусгахыг гэж бодоход байна шүү дээ те. Үндсэн өрөнд 417 мянган төгрөг одоо 2 жилийн хугацаанд 10 сая төгрөгийг 417 мянган төгрөгөөр сар бүр ингээд төлөөд дуусгана гэсэн үг. Одоо төлөвөө гаргалаа гэж бодох те. Тэгээд нэг имийг мартаж болохгүй. 19% хүү байгаа. За 19% хүү гэдэг нь болохоор сарын 1.9 сая төгрөгийн зөвхөн хүүнд зориулж тийм их мөнгө төлнө. Тэгэхээр юу бодох вэ гэхээр сарын 1.9 сая төгрөгийг одоо 2 жилийн хугацаанд төлж ирснээс за тэр 10 саяын зээлийг жилийн хугацаанд төлж дуусгая гэж бодоод тэгээд тэргээр төлөвөө гаргахаар одоо жилийн 22.8 саяын зөвхөн хүүнд төлөх одоо тийм их мөнгийг хэмж болох нэ гэсэн санааг гаргаад байгаа. За тэгээд энэ мэтлэн зээлэг төлөх төлөвлөгөө гаргах чинь тэгээд ер нь өндөр хүүтэй зээлээ жоохон шахаад эхнээс нь ингээд дараад авчвал биднэрт улмал амар болчихно. Тэгээд ер нь хэлэхэд амархан хийхэд хэцүү байдаг. Бид нар ер нь өөрсдөө нэг юмыг ойлгож өөрсдөө нэг юм хэлж явах хэрэгтэй. За тэр нь юу вэ гэхээр бид нарыг ямар нэгэн хүнд байдалд оруулсан хүмүүс бол бид нар өөрсдөө за тэгээд тэр хүнд байдлаас хинч аврахгүй зөвхөн бид нар өөрсдөө тэгээ аварнаа өөрсдөө туслана гэдгийг маш сайн ойлгож маш сайн санаж явах хэрэгтэй. Ялангуяа төр туслана одоо юу гэдгийг ямар нэгэн хүн гарч ирээ те аварна гэж итгэж болохгүй. За сүүлийн 30 жил бол бид нэр улс төрөөр биднээс ямар ч тус хүргээгүй. Бид нэр өөрсдийнхөө л одоо хүчээр явж байгаа. Тэгээд дараагийн 30 жил бас туслахгүй. Тийм учраас үр зээлээ дарахын тулд өөртөө та туслах хэрэгтэй гэдгийг санах хэрэгтэй. За тэгээ сайхан үр зээлийн төлөвлөгөө гаргаад өрөө дараад ингээд эхэлсэн бол зээлийн аппликейшнийг устгах хэрэгтэй. Ямар нэгэн зээлийн харилцаагаа тэр дорн цуцлах хэрэгтэй. Дахиж битгий үр зээл 50,
хүнд ч битгий мөнгө зээлүүл, хүнээс битгий мөнгө ав. За тэгээд мөнгө байхгүй бол мөнгөтэй болтлоо ямар нэг юм авахаа хүлээжээ. Хэрв хүлээж чадахгүй бол яаж их мөнгөтэй болов бодох хэрэгтэй тий. Тэр нь юу гэсэн үг бэхээр банк дээрэмдэж хүн хулигдана гэсэн үг биш. Хамгийн гол нь яаж зөв аргаар их орлоготой болох уу гэдгийг бодох хэрэгтэй гэсэн үг. За 2026 оны 1 сардаа багтааж хийж болох 4 дахь зүйл нь болохоор санхүүгийн зорилго. За бид бүгдээрээ мэднэ те. Шинэ смартфон, шинэ гутал, шинэ цүнх, шинэ машин. Ер нь ингээ гоё шинэ юмнуудыг бүгдээрээ л авмаар санагддаг. Мэдээж гоё л байдаг. Тэгээд авахгүй бол нэг болохгүй байгаа юм шиг тийм сэтгэл төрөөд идэг те. Тэр бол битгий ав гэсэн үг биш. Хамгийн гол нь мөнгөтэй гэрийн даалгавраа хийцэн хүмүүс авч болно. Окей. За миний хэлэх гээд байгаа санаа нь энэ гоё бүх шинэ юмнуудыг, шинэ смартфон, шинэ машин юмнуудыг зээл тавьж үр зээлээр авч болохгүй гэсэн санаа хэлэх гээд байгаа. Тийм учраас санхүүгийн зорилго гаргаад түүндээ ажиллаж сурах хэрэгтэй. За санхүүгийн зорилго гаргах нь ер нь үндсэндээ маш амархан. За шинэ гар утас авмаар байвал те гар утас маань хэд гэж гин жилийн дараа гар утастай болъё тэрийг сарандаа хуваагаад сар болгоно цааш нь гар утсандаа зориулж те хадгаламжинд мөнгө хийдэг юм уу яадаг. Одоо хадгалаад жилийн дараа шинэ гар утас авах мөнгөтэй болох нэ. За ерөөсөд ийм амархан. Санхүүгийн зорилго гаргаад сар болгон мөнгөө хийгээд тэгээд мөнгөтэй болсон хойноо одоо ямар нэгэн хүсэж байгаа юм авах хэрэгтэй. За зээл авахгүйгээр гой юм авах хэрэглээний янз бүрийн одоо шинэ гар утас, шинэ цүнх, одоо шинэ юу гэдэг авах ганц арга нь ерөөсөө санхүүгийн зорилго. За монголчууд бид нэр аягүй сонирн. Ямар нэгэн том одоо байр авлаа, альсгүй байрны урьдчилгаа ч юм уу, машины урьдчилгаа гингүүд тэрэндээ аягүй санхүүгийн зорилгоо тавиад тэгээд тэрэндээ аягүй хүрч чаддаг. Яаж хийж яагаад байрны урьдчилгаа цуглуулж чаддаг? Яаж хийж байгаа машины урьдчилгаа, машины мөнгө цуглуулчихдаг. Смартфон, альсгүй ямар нэгэн цүнх, альсгүй ямар нэгэн гутал, ямар нэгэн зурагч, шинэ хөргөгч юу байдгийг тийм юм авахар болонгууд шууд зээл ингэ тавьчихдаг. Шууд зээл тавиал үр тавин гутал шууд лизингээр авчдаг. Энэ маш буруу шүү гэдгийг хэлэх гээд байна. Хамгийн гол нь ямар ч юм авч болно, том гэхгүй, жигжиг гэхгүй, тэгээ үнэтэй гэхгүй, хямдхан гэхгүйгээр санхүүгийн зорилго тавиад тэрэндээ хүрч сураарай. Хэрвээ мөнгө байхгүй бол авч хэрэггүй, мөнгөтэй боллоо хүлээ. Тэ мөнгөө цуглал хүлээж гаад аваа. Зээл бити хийл гэж хэлээд байгаа. За 26 оны 1 сардаа багтааж хийж болох 5 дахь зүйл нь болохоор санхүүгийн төлөвлөгөө гаргах. За яг энэ одоо сэдвийн дагуу би та бүхэндээ одоо энд гарч байгаа контент бэлдсэн байгаа. Яаж санхүүгийн төлөвлөгөөгөө гаргах уу? Тэр Excel-ийг юу нь яаж ашиглах уу гэдгийг тайлбарсан тийм гой контент болсон байгаа. Та бүхэн хүлээн авч үзээрэй. Тэгээд танилцаарай. За тэрнээс гадна би та бүхэндээ санхүүгийн төлөвлөгөө гэдэг Excel description хэсэгт линкийг оруулчих. Тэгээд та бүхэн үнгүүр татаж аваад санхүүгийн төлөвлөгөөгөө тэр Excel листэн дээр одоо Excel дээр ингээ хөтлөөд яваарай. За яагаад санхүүгийн төлөвлөгөө гэхээр миний одоо энэ санал бодог санхүүгийн төлөвлөгөөний Excel нь болонгууд ирээдүг харж ирээдүг төлөвлөж хийдэг бол тэрнгээрээ бас нэг давуу талтай. Яагаад тэгэхээр ямар нэгэн одоо санхүүгийн төсөв одоо янз бүрийн төлөвлөгөө budget app map гэдэг юм уу тэр нь болонгууд дандаа өнгөрсөн ямиг ингээд track нь бол өнгөрсөн ямиг ингээд хараад байдаг. За санхүүгийн төлөвлөгөө гаргаснаар яах вэ гэхээр ирээдүйд болох юмнуудаа мөнгө хуваарлаад төлөвлөнө гэсэн. Тэрнгээрээ их онцлог байгаа шүү. За нэгэнт мэдээж төлөвлөгөө гаргаад ингэж явах юм бол хувь хүний санхүү мэдээж гоё шилэн болоод ирнэ. Бүх юм тодорхой болоод ирнэ. Тэр чигнэгээр мэдээж стресс багасна. Мөнгө хаашаа ороод ирнэ үү? Хаашаа урсаад ирнэ үү? Юунаас мөнгө орж ирнэ гэдгийг бүгдийг гоё харах боломжтой болдгоо. Тийм учраас одоо манай Монголын нийгэм стресс багтаагүй. Ядаж 26 онд та бүхэн хувийн санхүүгээ гартаа оруулаад хувийн санхүүгээ жоохон шилэн болонгуудаа нэг ч гэсэн стрессээс салаасай гэж би энэ контентыг ингээ хийсэн байгаа. За тэгээд энэ хүрээд дуусч байна. За 26 онд мэдээж зориулж 1 сард одоо эдгээр 5 зүйлийг хийж болох нь мэдээж нэгдүгээрт нь хувийн санхүүтэйгээ нүүр тулна, хувийн санхүүгээр ресетийн те юу орж иж гэн, юу гарч ийн, юунд би мөнгө заргатаад байна. За хоёрдугаарт нь болонгууд мэдээж зээлтэйгээ нүүр тулна, үр зээлтэйгээ нүүр тулна. Яагаад би энэ зээлийг авсан? Яагаад энэ зээлийг авахгүй байж болох үгүй юу? За гуравдугаарт нь болонгууд мэдээж үр зээлээ дарах төлөвлөгөө гаргана. Төлөвлөгөөнийхөө дагав ажиллана. Тавдугаарт нь болонгууд мэдээж санхүүгийн төлөвлөгөө одоо санхүүгийн зорилго гаргаж сурна, зорилго гаргаж тэрэндээ ямар нэгэн хэрэглээний зээл авахгүй байх зорилгоор санхүүгийн зорилго гаргаж сурнаа. Тавдугаарт нь болонгууд мэдээж санхүүгийн төлөвлөгөө хөтөлж сурнаа. Тэгээд тэрийг бол сар болгон хийгээд байх шаардлага байхгүй. Зөвхөн нэг жилдээ ингээ хийчихэл тэгээд сар болгон жоохон хараал би ер нь зөв чиглэлд яваад байна уу, буруу чиглэлд яваад байна ингээ жоохон өөрийгөө удирдаад ингээ явчих тийм зориулттай Excel байгаа. Тэгээд энэ 5 зүйлийг та бүхэн 26 онд хийснээр бусад хүмүүсээс нэг алхмаар төрүүлж алхах нэ. За ингээд та бүхэндээ энэ хүртэл хамт байсан баярлалаа. 2026 оноо гоё ухтаарай. Шинэ жилийн мэнд хүргэе. Ингээд дараа уулзлаа. Түр чаа.